За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 8 сарын 26-ны өдөр өчигдөр даваа гараг, өнөөдөр мягмар гараг. Тэгвэл өнөөдөр өглөө Монголын цагаар Америкт өчигдөр шөнө Дональд Трамп дахиад бөмбөг тесэллээ. Breaking moments ago, Donald Trump just tried to fire Lisa Cook. Энэ бол нэлээд сонин үйл явдал болж байна. За юу вэ гэхээр бид нар өмнө сонсч ирсэн. Ер нь аль ч улсын төв банкны үйл ажиллагаа хараад бус байдаг. Тэр дундаа Америкийн нэгдсэн улсын төв банк болох холбооны нөөцийн сан хараад бус дээрэс нь хувийн хвшлих байдаг. Тэгээ энд байдаг төв банкны ерөнхийлөгч тийм үү? Одоо Jeremy Powell гэж нөгөө хяналтын зөвлөлийн гишүүд гэж байдаг. За энэ гишүүдийг ерөнхийдөө 14 жилийн хугацаатай томилдог ийм удирд халбан тушаалууд байдаг. Тэгвэл Дональд Трамп өчигдөр албан ёсоор захиа явуулсан байна. За Кук гэдэг хүн байгаа. Эмэгтэй. За энэ болохоор тэр зөвлөлийн гишүүн 1964 онд төрсэн ийм эмэгтэй байдаг. Тэгээ энэ эмэгтэйд албан ёсны энэ Дональд Трамп өчигдөр захиа явуулсан байна. Тэр энэ хоёрын зөрчил 8 сарын 15-наас хойш эхлээд албан ёсоор өчигдөр ажлаас нь халах ийм мэдээлэл маягийн захиаг бол Дональд Трамп тавьсан байж байна. За яагаад халах болов? За энэ эмэгтэй хувьд аваад үзэх юм бол 1964 онд төрсэн Африк гаралтай анхны зөвлөлийн гишүүн хүн юм байна. Тэгээ энэ хүн маань 2021 онд 2 хаус авсан байна. Амьдрах зорилттой. Тэгээ энийг анхны байр гэж мэдүүлээд хоёулын дээр нь өөрийнхөө тэгээд моргежд бүртгүүлсэн байж. Тэгээд зээл авсан гэсэн. Тэгээ энэ мэдээллийг нь Дональд Трамп энэ жил ирсэн байна. Энэ нь бол нэгсэндөө ясан гэсэн үг. Албан тушаалаа оруулан ашигласан эсвэл бол ёс зүйн үйлдэл гаргасан гэж үздэг. Тийм учраас та ёс зүйн үйлдэл гаргасан учраас таныг бол ажлаас чинь чөлөөлнө гэдэг зүйлийг гаргаж иж тавьсан байж. Тэгээ энэ нь юуг үзүүлсэн бэ гэхээр санхүүгийн зах зээл дээр нэлээд том шокийг үзүүлж Америкийн ам долларыг унгаж алтны ханшийг өсгсөн ийм үзүүлэлт болж байна. За энэ нь ганц энэ Кукийг халагдахтай холбоотой биш. Дональд Трамп холбооны нөөцийн сан руу хандаж буй тохиолдол энэ анхны удаа гэж байна. Ингэж халах үйл явдал болсон. Яг тэгэхээр энэ хүмүүсийг 14 жилийн хугацаатай сенатор бацаалж тавилдаг. Тэгвэл Дональд Трамп энийг халах ямар хууль эргэцэн орчин үндэслэлтэй вэ гэхээр for case гэдэг зүйлийг гаргаж ирж байна. За энэ for case гэдэг зүйл нь яадаг вэ гэхээр үндсэндээ ёс зүйн үйлдэл гаргасан гэдэг үндслэлээр үндсэндээ ёс зүйн үйлдэл албан тушаалаа уруулан ашигласан гэдэг шалтгаанаар энэ хүн тийм үү ёс зүйн үйлдэл гаргасан учраас бид энийг халах ёстой гэдэг зүйлийг ярьсан бол Кук бол энэ хууль бус үйлдэлээ. Яг тэгэхээр Кук бол 2022 онд бол энэ албан тушаал дээр суусан юм. Гэтэл энэ үйл явдал 21 онд болсон үйл явдал гэж үзэж байна. За ямар ч хэлсэн Кукийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар бол эцсийн хүртэл бол үзнэ. Ямар ч хэлсэн албан тушаалаа өгөхгүй шүүхтэр бол очиж энэ асуудлыг шийднэ гэдэг энэ мэдээллийг бол өгсөн байж байна. Тэгэхээр анх удаагаар холбооны нөөцийн сан дээр удирд захирлуудын зөвлөлийн нэг гишүүнийг нь халах өргөдөл өгөөд тийм үү? Үндслэлийг нь болохоор албан тушаалаа уруулан ашигласан ёс зүйн үйлдэл гаргасан гэдгээр гаргасан бол Кукийн хувьд бол өмгөөлөгчдийн хувьд авзал ийм зүйл байхгүй. Энэ бол ажлаас халах үндсэн нөхцөл биш вэ гэж бол үтсэн. Ийм хоёр талын үл ойлголцох маргаан үүсч эхэлж байна. Тэгэхээр энэ бол эцсийн шатанда дээд шүүх хүртэл бол явна. Гэхдээ дээд шүүхтэр энэ асуудал бол хэрхэх вэ гэдэг зүйл нь бол одоогоор ямар нэгэн юу байхгүй. Мэдээлэл байхгүй. Аль талдаа ч гэсэн гарах боломжтой кейс гэж үзэж ин гэсэн хуульчдын зүгээс аваад үзүүл гэсэн. Харин санхүүгийн зах зээлийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын санхүүгийн зах зээл өөрөө дотроо үүмэлдэж гэж үзээд хөрөнгө оруулалт итгэгчтэй алдарсан учраас алт руу хөрөнгө оруулалтыг оруулж эхэлж байна гэсэн. Тэгвэл дараагийн байх юм баг вэ? Кукийг хэрэг халж чадах юм бол дараагийн бай мэдээж Jeremy Powell байх боломжтой. Тэгээ бид нар өчигдрийн дугаараар ярьж ирсэн Jeremy Powell-ыг
хугацаанаас өмнө огцруулах уу, хугацааныгаар нь огцруулах уу гэдэг асуудал яригдана. Яг гэвэл Дональд Трамп таалагдахгүй байгаа зүйл нь тарифын дайны асуудал ингэж хурцаар яригдж байгаа үед холбооны нөөцийн сан бодлогыг дэмжиж болвол те энд бол одоо оролцож бодлогоогүйгээ бууруулахгүй байна гэдэг шүүмж нь Дональд Трамп болон холбооны нөөцийн сан хоёрын зөрчлийн үүсэх гол шалтгаан болж байна. Тэгэд үргэлжлүүлээд цаашдаа юу болохыг бол би та бүхэндээ дараагийн мэдээлэлээр хүргэх болно.